За сайн уу манайхаа та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар 2017 онд Энэтхэг улсад гарсан нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. За ингээд хэдүүлээ дугаартаа орцгоё. 2017 оны 4 сарын 8-ны өдөр Энэтхэг улсын харьяа Керала мужийн нийслэл хотын ойролцоо орших Нандхата кот гэх газар байрлах гэр бүлийн байшингаас галт төмөр гарч ойр хайвын хөрш айлууд нь галт командад дуудлага өгч галт командынхан байшинд орсон даруйда хэсэгчлсэн хүний биеийн хэсгүүд болон 4 нас барсан хүний бие цогцуудыг тухайн байшингаас олж гаргасан ба. Тухайн цогцнуудыг шинжилж үзсэн даруйда гэр бүлийн 4 гишүүд болох 60 настай Ража Танкам гэх их сургуулийн багш эрэгтэй, түүний эхнэр, хүний их эмч доктор Жин Падма, тэдний охин болох 26 настай анагаах ухааны их сургуулийн оюутан Каролин болон тэдний хамаатны эмэгтэй болох 70 настай Лелита гэх болохыг тогтоосон. Гэр бүлийн бүх гишүүдээс нэг хүн дутуу байсан нь тэдний хүү болох 30 настай Кадал Жинсэн Ража. Ингээд цагдаа нар болон мөрдөгчд тэдний хүү болох Кадал Ражатай холбоо барихыг оролдсон боловч түүний утас нь бол 2 өдрийн турш унтраастай байсан. Ингээд холбоо барих ямарч боломжгүй, дээрээс нь түүнийг яг хаана байгааг олоход тодорхой бус байсан. Мөрдөгчд тухайн гэр бүлийн гишүүдийн хамаатан садангууд болон өнгө хөрш сэргэлтэй айлуудаас нь бол мэдүүлэг авч эхэлсэн. Тэдний хэлснээр гэр бүлийн гишүүд нь нэлээд нууцлагдмал, бусадтай харилцаад нийгэм шиг тал дээр учир дутагдaltaй. Тэдний байшин нь үргэлж шахав ингээд гэрэлгүй, харанхуй байдаг. Байшингийнх нь ойр орчмынх нь ургамлууд нь ингээд ургацсан, тэрийг ингээд тайрах ч юм уу цэвэрлэх тийм зүйл ерөөсөө хийдэггүй. Тэр дундаа тэдний хүү болох Кадал Ража нь бол барагтаал бол харагддаггүй. Бараг жилийн турш ингээд хамаатан садангууд нь түүнийг бол хараагүй гэдгийг хүртэл ингээд хэлсэн байдаг. Кадал Ражагийн хувьд бол компьютер тоглоом тоглох маш дуртай. За видео тоглоом ингээд өдөржингөө тоглоод цагийг өнгөрүүлдэг ийм залуу байсан ба. Тэгээ найз нөхдийн хувьд ч гэсэн маш багтай. Ер нь бол гэрээс нэг гараад байдаггүй, нийгэм шиг дурггүй ийм залуу байсан гэж бол гэр бүлийн гишүүд нь тодорхойлсон байгаа. За Кадал Ражагийн хувьд компьютер тоглоом тоглохоос гадна өөрөө бас юм компьютер видео тоглоом хийдэг. Тэгээ тухайн тоглоомнууд дээр ихэвчлэн маш их цус нүжтэй, гэмт хэргийн шинжтэй, аллах харуулсан тиймэрхүү тоглоомуудыг хийж бүтээдэг байсан ба. Эцэг их нь бол түүнийг Австрали улс руу компьютерийн инженерийн чиглэлээр сургахаар явуулсан боловч Кадал Ражагийн хувьд суралцахад ямар нэгэн тийм эрүүл мэндийн асуудалтай гэсэн үндслээр гэртээ ирээд тэр цагаас хойш гэрээсээ ерөөсөө ингээ гардаггүй, гэртээ ингээ өдөржингөө компьютер тоглоод ингээ сууж идэг байсан ба. За тэдний гэрийн хувьд 2 давхар байшин, зойрны нэг өрөөтэй. Тухайн зойрны нэг өрөөнд нь болохоор тэр 70 настай хамаатангийнх нь бие муутай эмэгтэй ингээ амьдардаг. Нэг давхарт нь болохоор эцэг их нь болон эмэгтэй дүүн, 2 давхарт нь болохоор Кадал Ража амьдардаг байсан юм байна. Тухайн гэмтэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө тэдний хөрш сэргэлтэй их айлын эмэгтэй тухайн гэмтэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө гэрээс нь бензиний үнэр болон ингээд гараад исэн. Кадал Ражагаас зүйл зүгээр үү гэд асуусан чинь бүхэл зүгээрээ гэж хэлсэн. Тэгээ тухайн бензиний үнэр утааны үнэр нь юусаа харьлахгүй байсан болохоор тухайн хөрш сэргэлтэй айлын эмэгтэй нь Кадал Ражагийн ээжийнх нь ах руу залгаж бол энэ тухайд хэлсэн. Тухайн ах нь болохоор Кадал Ража руу ингээд залгасан чинь зүйл зүгээрээ эцэг их нь аяллаар явсан. Тэгээ өөрийнхөө хуучин хувцснууд болон сонин ингээд хашаандаа шатаасан чинь ийм үнэр гараад байгаамаа. Бүх зүйл зүгээрээ гэж хэлсэн ба. За цогцснуудыг олж илрүүлснээс 2 хоногийн дараа Кадал Ражагийн утас нь гинэт холбогдох боломжтой болж түүнийг хаана байгааг нь олж тогтоож чадсан юм байна. Түүнийг Чанай хотоос буцаж гэртээ ирэх үед нь Галт тэрэгний буудлаас барьж авсан байгаа. Кадал Ражаг яг барьж авах үед тэрээр маш аз жаргалтай, нүүрэндээ инээмсэглэл ингээд тодруулсан тийм байдалтай байснаа. Гинэт л гайхаж, зочирдож нэлээд юм хачирхалтай зан авир гаргаж эхэлсэн ба. Ингээ Кадал Ража гэр бүлийнхнийхээ амь насыг хөнөөсөн гэдгээ бол шууд хүлээн зөвшөөрч тухайн аимшигт аллыг бол хэдэн сарын өмнөөс ингээ төлөвлөж төлөвлөгөө гаргаад дараа нь бол хэрэгжүүлсэн гэдгээ хэлсэн ба. Гэр бүлийн гишүүд нь түүнд ямар нэгэн буруу зүйл хийсэн үү гэж бол мэдээж мөрдөгчд гайхаж эхэлсэн. За Кадал Ража нь бол Австрали улсад сурч байх үедээ Австрали аялал буюу цаг хугацаагаар аялах тийм боломжтой гэх зүйлийг сонирхоод судлаад олон ч удаа өөр төр ингээд туршиж үзээд энэ нь боломжтой зүйл юм байна гэсэн тэр төөрөгдөлтөө гэхүү ингээд ороод үүндээ итгээд өөрийгөө хүссэн үедээ биенээсээ сүнсэн биеэ гаргаж хүссэн газар руугаа ингээд аялах тийм чадвартай гэдэгтээ бол бүр итгээд өөрийнхөө гэр бүлийнхнийг ч гэсэн энэ цаг хугацаагаар аялах төсөлтөө хамруулах, тэднийг махан биенээс нь салгаж сүнсэн биеийг нь чөлөөлөх хүсэлтэй байсан гэрийнхэн маань эрх чөлөөтэй болж байгаа юм аа. Тэм зүйлийг мэдүүлэгтээ хэлж эхэлсэн ба. Хэдэн сарын өмнө Кадал Ража онлайн
онлайн дэлгүүрээс сүх болон гэрийнхээ ойролцоо байдаг дэлгүүрээс махиад загварын хутаг худалдаж аваад гэмтэрэг үйлдэхээс яг 7 хоногийн өмнө гэрийнхээ хашаанд худалдаж авсан сүхээрээ чулуу бутлах зэрэгээр өөрийгөө ингээд бэлтгээд бензин худалдаж авсан байгаа. 4 сарын 5-ны өдөр ээжигээ 2 давхарт байх өөрийнхөө өрөөнд ороод ирээч ингээд шинэхэн видео тоглоом хийсэн юм аа. Тэгээ түүнийг танд харуулмаар байна гэж ярьж дуудаад ээж нь яг түүний өрөөнд орж ирээд компьютерийн ширээн дээр нь суугаад дэлгэц рүү ингээд хараад байж байх үед нь ээжигээ бол нөгөө худалдаж авсан сүхээрээ цохиж амь насыг нь хөнөгөөд ээжийнхээ цогцыг угаалгын өрөөндөө нуугаад хэсэг хугацааны дараа түүний эцэг болон эмэгтэй дүүн өдрийнхөө цайны цагаар гэртээ ирэх үед нь яг ижилхэн байдлаар нэг нэгээр нь бол 2 давхар байх өрөөндөө дуудаж ирүүлээд мөн амь насыг нь хөнөөсөн байна. Кадал Ража гэмт хэрэг үйлснийхаа дараа 3 хоногийн турш зогцснуудтай хамт нэг байшинд бол хамт ингээд амьдарсан. Яг л юу ч болоогүй юм шиг унтаж амраад видео тоглоом тоглоод хоол хүртэл ингээд захиалж идээ. Тэгээ хоол захиалахдаа дандаа 5 хүний хоол захиалдаг байсан байна. Яг тэгэхээр тухайд хоол захиалдаг газар нь бол ингээд байнгын үйлчлүүлэгч нь байсан учраас тэднэрт ингээд ямар нэгэн сэжиг төрүүлэхгүй тулд ийм зүйлүүдийг хийсэн байна. 3 хоногийн дараа гинэд санснуу өөрийнхөө гэр бүлийн 3 гишүүний амь насыг хөнөөгөөд 70 настай бие муутай хамаатных нь эмэгтэй тэдний нөгөө зойрны өрөөнд амьдардаг гэдгийг гинэд санангуудаа тухайн эмэгтэйгийн амь насыг нь хөнөөгөөд зогцос гэрт нь удаад ирэх тусам нөгөө үнэр ороод гэрт нь шавж ялааш хаваад байсан учраас зогцсын хажууд металл зүйлд өөрийнхөө хуучин хувцсыг өмсгөөд шатаагаад зөвхөн гар утсаа аваад гэрээсээ зүгтсэн ба. Ингээд хэд хоногийн дараа амь насыг нь хөнөөсөн гэр бүлийн гишүүдийнх нь сүнсэн түүний биед ороод түнд маш их хүч чадал болон баяр баясгалан өгсөн учраас гэртээ буцаж ирэхээр шийдээд ингээх үедээ цагдаа нарт баригдсан ба. Тэрээр хэлэхдээ мөн би бол сатаны шүтэн бишрэгч гэр бүлийнхнийхээ амь насыг хөнөөж түнд өргөл барьсан гэсэн зүйл хэлсэн ба. Ингээд тухайн үед түүний юм галзууч гэх юм уу ярьж байгаа зүйлүүдээс нь болоод мөрдөгчд болон цагдаа нар түүнийг шүүх хуралдаа оролцох боломжтой хэсэг дээр нь эргэлзэж эхэлсэн ба. Кадал Ража мөн хэлэхдээ амжилттай боловсрал өндөртэй гэр бүлд төрж өснө нь бол миний буруу байсан. Эцэг их маань намайг олонний нүднээс далд байлгахыг хүсдэг байсан учраас нийгэмшгэд найз нөхөдтэй болоход нь хүндрэл учирдаг байсан гэж бол дурдсан байт юм байна. Мөн түүний зан төлөвийн байдал дээр нь ажиглалт хийсэн сэтгэл зүйчдийн хэлснээр шизофрен эмгэгтэй гэдгийг нь бол онцлоод тухайн эмгийг магадгүй удамшлын үүднээс олж авсан баха гэсэн зүйл бас ярьсан бэлээ. Тэгээд шизофрен өвчтэй нэлээд удаан хугацаанд явсан. Тэгээд ерөөсөө эмчилгээ хийлгэж байгаагүй учраас энэ ингээ хүндрээд сүлд нь энэ аимшигтай гэмт хэргийг үйлдсэн гэсэн зүйлийг шүүх хурал дээр нь бол гаргаж ирсэн бэлээ. 2018 онд Кадал Ража шоронд байх үедээ өөрийнхөө амь насыг өнөөх гэж оролцсон гэсэн мэдээлэл бас байлээ. Одоогоор бол Керала мужийн төв шоронд бол хоригдож байгаа. Мөн сэтгцийн маш том асуудалтай учраас давхар сэтгэл зүйн эмчилгээ амрагцсан гэсэн мэдээлэл бас байсан. Өнгөрсөн 6 жилийн турш түүн дээр гэр бүлийн хүмүүсээс нь ганцхан ээжийнх нь ах болох Жосе гэдэг хүн эргэж очдог байсан юм байна. Хэсэг хугацааны дараа бол эргэж очихооч байсан юм байна. Шүүх хурал дээр нь болохоор энэ хүн сэтгэл зүйн маш хүнд асуудлаасаа болоод энэ аимшигтай гэмт хэргийг үйлцэн эмчилгээнд хамрагдаад хэн нэгний асаргаанд тийм байх боломжтой гэсэн зүйл үг нь яригдаад эцэг эхийнх нь гэр бүлийн гишүүдээс энэ хүнийг асаргаанд авах боломжтой юу гэж асуухад хэн ч хариу өрөөсөө ирүүлээгүй учраас одоогийн байдлаар шоронд хоригдоод мөн давхар сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаад ингэж явж байгаа юм байна. Энэ удаагийн дугаар маань ингээд сэтгэл зүйн асуудлаасаа болоод гэр бүлийнхэн хөл бүтэн 4 гишүүний амь насыг маш аимшигтайгаар хөнөөсөн юм хэргийн талаар би та бүхэндээ ярьж хүргэлээ. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг ямар том чухал сэдв болохыг та бүхэн надаар хэлүүлдэггүй бараг бүгдээрээ мэдж байгаа байх. Минь гэр бүлийн гишүүд маань, найз нөхөд маань иймэрхүү сэтгэл зүйн асуудалтай ч юм уу байх юм бол та бүхэн маань нээлттэйгээр ярилцдаг, тоохгүйгээр өнгөрөөхгүй тэтэнтэйгээ ярилцдаг тийм байгаарэ гэж хүсмээр байна. Ражагийн энэ гэр бүлийн хувьд маш нууцлагдмал бусадтай харилцаа тогтоох хүсэлгүй юм байсан учраас тэдний гэр бүлийн хувьд яг ямархуу уур амьсгалтай байсан, гэр бүлийн гишүүд хоорондоо ямар уур амьсгалтай байсан гэдг нь тодорхойгүй учраас нэлээд ээдрээтэй тодорхой бус тийм гэр бүлийн уур амьсгалтай айл байсан болов уу гэж санагдсан. Түүний эцэг эхийнх нь хувьд үзээ их үзэх дуртай. Хаяада гадуурд ингээд зугаалж
явж явдаг байсан гэж хуршууд нь хэлсэн байт юм бэлээ. Хүүхэд насны талаар ч юм уу мэдээлэл маш ховор байсан. Найз нөхөд тун багтай. Дан аашийн хувьд нэлээд өрмөц тийм хүүхэд байсан юм бэлээ. Астрал аялал гэдэг нь яг юу вэ гэд би баг зэрэг одоо уншиж судалж үзсэн талаараа та бүхэнтэйгээ бас хуваалцъя. За астрал гэдэг үг нь болохоор ер нь физик биеийн болон оюун санааны биеийн хооронд тооших тэр завсрын хий биеийг бол ингэж нэрлэдэг юм байна. Аяллыг хийх үедээ физик биеэсээ салан одоо хөндөрөөд энэ нь болохоор ер нь голдуу ингээд нойрсож явах үед ингэж үзэгддэг. Физик биенээсээ сүнсэн бие нь гараад астрал бие нь болохоор татах хүчнээс ерөнхийдөө чөлөөлөгдөөд сөн газар руугаа нисэж хаашаач одоо явах боломжтой сэрэг сүнслэг бие гэж үздэг юм байна. Одоо энэ бие нь болохоор хоосхон хан болоод одоо хатуу бүх зүйлийг ядах юмгүй ингээд нэвтлэн гарч хормын төдөд орон зайг товчлон шилжиж болтгоо гэсэн бэлээ. Та бүхэн маань одоо иймэрхүү төрлийн зүйлд юу нэтгэдэггүй юу гэж боддог вэ? Тэр талаараа бас комент хэсэгтээ хуваалцаарай. За ингээд энэ удаагийн дугаараа үгээр өндөрлөж байна. Та бүхэн маань энэ дугаартай холбоотой юу гэж бодсноо комент хэсэгтээ хуваалцаарай. Тэгээ дараагийн дугаар хүртлээ түр баяртай баярлалаа.